санжээ чадан чогжи чогномлаа жанчуурдуу дагны жавсуучи даги жансаг чивадидаги толовон жир санжээ дуушоо санжээ чадан чогжи чогномлаа жанчуурдуу дагны жавсуучи даги жансаг чивадидаги толовон жир санжээ дуушоо синжаан дамжи дивадан диви жудан дамбур журчиг синжаан дамжи тогнолтом донолжи жудан орлож журчиг синжаан дамжи тогнолом ити дивадан мимэрлж журчиг синжаан дамжи нэрэн чигдэг эдэн борлууд анамдан аварж журчиг Шашивчи жигсэн мэтагдан эрэрүүний шинэ таачамбаты санжээ шиндэмити болвол тогон намдаг шандан чатуршаа сарван татагата ятун гурвард намандала хамаря дарями. Өсөгч хүмтэйгээ сар шинийн бэлэгцэн энэ өдөр цог цогөлдөр уралхан ухаан орны тэргүүн за бурхан урлагч Инхтай болон түүний гэргий бурхан урлагч Ариун Жаргал нарыг танилцуулж байгаа баяртай байна. Тэгэхээр бэлэгцэн энэ өдөр бас бидний хүсэлтийг хүлээн авч бидэнтэй ярилцахаар болсон та хоёртоо баярлалаа. Тэгэхээр энэ жилийн өнгө сайхан гарч ийна гэж одоо өвдөөс зөвшөөрөл хуучилж байна. Таны тухайд бас энэ жилийн өнгийг яаж харж байна? Бурхан урлагч хүний тухайд. За баярлалаа. Зорж ирсэнд. Тэгээд энэ жил үе наг үгүй юу? Эзэн могоо жил гэж гарч байгаа. Онцлогтой тийм ээ 12 жилдээ нэг тохиож байна. Тэгээд энэ жил бол 6 нар нэлээ тэр талаас нь ярьсан байх. За би бол урлах ухаан талаас нь одоо ярихыг хичээе. Тэгэхээр наг буюу эзэн могоо гэдэг бол одоо бидний мэдих одоо бурхан багшийг бясалгал хийгээ байж хаад нөгөө бороо ордог. Тэгэнгүү тэрнийх нь араас одоо ингэж гарч хамгаалж. Энэ тухайн үед бодит одоо садваа байсан. Тухайн үед бол одоо тэр эзэн могоо лосын амт байж л та. Тэгээд одоо ингэж тэгээд түүнийг нь бол Монголын ард түмш одоо маш шүтдэг. Одоо энэ жил бол одоо эд баялаг ихтэй тийм ээ хур бороо ихтэй сайхан хэмжил болно л гэж бэлгшээж байгаа. Тэгэхээр үзэгч бодлон маань бурхан урлаач Инхтай урлаачийг бол маш сайн таньдаг байгаа. Тэгэхээр өнөөдөр одоо сар шинийн бэлэгцэн энэ өдөр эмэгтэй хүн бурхан урлан гэдэг надад бол маш их сайхан гоё нэрхтэй санагдаад байгаа. Тэгэхээр бас арт түмэндээ бас Монголд ийм бурхан урладаг эмэгтэй хүн байдгийг шүү гэдгийг танилцуулахад Ариун Жаргалтай уулзж байгаа. Тэгэхээр өөрийнхөө тухайд бас хэд хичээлдээ бурхан урлж юм те энэ тухайд ярил. За сайн бацгаана уу? Намайг Самбалундын Ариун Жаргал гэдэг. Би одоо урлагын ухааны дээд сургуульд суралцаад бурхан урлаад 10 гаруй жил болж байна. 10 гаруй жил гэдэг бол маш урт хугацаа. Энэ хугацаанд ер нь хичнээн бурхан урлсан байдгийн бол хамгийн одоо сэтгэл тод одоо нандан ямар бүтээл байдаг бол өөртөө. За яг тэд гэсэн нарийн тав бол гаргаж байгаагүй. Яг шүтээ урлах төвийн нийт бүтээсэн бурхан гэвэл 3000 гаруй бурхан байгаа. Сүүлийн 10 гаруй жилийн бүх бүтээлд нь баг гар оролцсон байх гэж бодож байна. Сод бүр гоё гэх юм бол энэ чинь урлагийн бүтээл гэдгээс гадна хүний шүтэн үе удмаараа дахиж шүтэх бурхан учраас тэр нь тийм илүү гоё энэ илүү гоё гэсэн юм ерөөсөй байхгүй. Яг тухайн цаг үедээ бурхан урлаач нь өөрөө аль чадхаараа тэгж аягийнхан дагуул хийж байгаа. Мэдээж нөө он жил нэмэгдэх сумлам сайжраал явж байгаа. Баярлалаа хэллээ шүү дээ. 3000 гаруй бурхан урласан. Тэгэхээр та хоёрын манаас хамтын бүтээл тэр донд олон байгаа бах. Тэгэхээр таны тухайд бас хэд хичээлдээ бурхан урлаж байгаа байлээ. Хийчнээ бүтээл бас бүтээв. Ер нь бурхан дотроо бас одоо анзаарч яхад зээгт наамал дээрээс нь зутгуур байх шиг байна, баримл байх шиг байна. Тэгэхээр ер нь хичнээн төрлөөр бас бурхан шүтэнийг урлаж байна. Энэ тухайд та сэрэж. За баярлалаа. Түрүүн танилцуулах шиг боллоо. Тэгтээ бас мэдэхгүй танихгүй зөндөл баг шүү дээ. Би бол Эрдэнэзүү хэд 1991 онд 7 настай лам болсон. За тэгээд лам болоод 33 4 жил болсон байна. Олон сайхан өвгөн багш нартай байлаа. Эрдэнэзүү хэд лам болоход 30 гаруй өвгөн багш нар нөгөө хэцүү цагийг чинь дамжиж ирсэн. Тэднээс ном судрын сонссон. Мөн бурхан шүтээ урлаад 1991 онд бурхан одоо багш юм одоо таал барьсан 21 аймгаас хүүхдүүд шалгаруулж авч явах тэнцээд 2001 онд урлалаар сурсан. Тэгэхээр бас ингээ 23 4 жил болсон байна. Тэгээ нийтдээ 3000 гаруй бурхан шүтээ бүтээсэн. Гадаадын 20 орноор бүтээсэн байна. Тэгээд их олон зүйлүүд хийсэндээ за зураг, баримл, цутгуур гэдэг маань зэгт намлыг одоо манай Ариун Жаргал маань сэргээгээ сураад явчихна. Тэгэхээр бурхан урлал гэдэг
маш сайхан бүтээл тойруулгаад хүн болгон гэртээ шүтгэхийн тухайд одоо уралддаг байх нь бусад бүтээл тойруулуудаас. Тэгэхээр таны хувьд бас бурхан урлана гэдэг ямар ч уртахтай тухайд бас яриач. За миний хувьд тэгэхээр эмэгтэй хүн ч өөрөө ерөөсөө эмэгтэй хүн ийм хүүсний амтан гэдэг чинь энэ хороо ертөнцийн бүтээгч юм байна шүү дээ. Тэгэхээр миний хувьд бурхан бүтээн гэхэлэр тэр тэгж аягнаас нь эхлээд дуусан дуустал дагнаа шаглаас өнгө тагалт гэх бүх зүйл нь хийгээд хамгийн сүүлд мэлминийгээ дуусгаад яг л нэг хүн төрж байгаа юм шиг байдаг. Тэгээд тэр бүтээсэн зүйл маань айлын хойморт ч залраад уян удмаараа дахиж бүтэн гэхэлэр тэр нь хамгийн сайхан байдаг та. Тэгэхээр 10 гаруй жил энэ одоо шүтээ урлын төвдөө хамтдаа бурхан бүтээсэн ингээд тэгэхээр хантай хамт бурхан бүтээгээ сууж явах юм бас сайхан нь бас жоохон магадгүй бүтээл төрүүлж байгаа учраас шантрах үе байдаг болов. Шантрах үе байна. Тийм амархан ажил бас биш. Зүгээр ингээд гоё ингээд сууж идэг ажил бас биш шүү дээ. Юмтай л зарлтна. Тийм хамтдаа бурхан бүтээх бол сайхан байдаг. Тэр зэма жилийн дөрөв улирал бит хоёр чинь зон одоо бурхан суврах шүтээ сэргийх гээд хүүхд шуухтаа аваад ингээ бөөнөрөө хөдөө явчихна. Тэгэхээр одоо хажуудаа хүүхдээ хүмүүжүүлэн ингээ хамтдаа ажиллаа хийгээд ажиллаараа хамт хоорондоо ойлголцдог болохоор хоорондоо харилцаач гэсэн эвтэй нартай байхаар хүүхдүүд бас их сайхан хүүхдүүдэд хүмүүжүүлэх өсөх бүх юм дээр л ер нь бурхан шашин энэ ажил маань ер нь оролцоод явдаг та. Тэгэхээр сая бурхан бүтээлч маань хэллээ шүү дээ нөгөө бурханы мэлмийн их гэдэг. Би энэ дээр одоо юу гэх голчилдог байсан гэхээр би ч одоо л зүсгтэн хүн шүү дээ. Тэгэхээр монголчууд бурханы мэлмийг нээлгээ бурхан бүтээлгээ тоймортой зална гэдэг бол одоо аав ээж хамгийн хайртай дотны хүмүүсээ одоо бурхан болоход ард нь одоо үр хүүхдээ дааж үлдэх. Тэр сайхан одоо бурханы бүтээл гэдгээ. Тэгэхэд одоо сүүлийн үед гараад байгаа нэг усан 40 хоногийн дуусаад л энэ бурханыг нь одоо ингээд гандан залах юм уу одоо хээр уул аваанд ингээд тавих хэвээр энэ танай гэрт байж болохгүй гэдэг юм ярьсан байл та. Тэгэхээр бас шар шиний баяр болж гин өнөөдөр айл болгонд бас аав чарта дотныхон хүмүүсийн одоо шүтээнийг бас хомиртой залаад эдээ будаага өргөсөн байгаа хэл та. Тэгэхээр энэ тухайд та бас нэг тайлбар хэлээрч. Тэ энэ хүмүүс сайхан асуулт тавьдаг болж тэ зарим нь ч ярьдаг болж. Тэгтээ тэр асуултууд тавих хэрэгтэй. Тэ тэгээ ягаад тэгэхээр тэр асуултууд байж эргэлзээ тайлагдана. Ярилцах боломж гарна. Тэ би бол бас зөв гэж бодож байгаа. Бурхан шинтаа Монголын ард түмэн бол одоо дээр үеэс асар их азтай ийм хүмүүс сая хүртэл судалгаа гарсан байна шүү дээ. 1600 жилийн бурхан шинтаа байж байгаа гэдэг том судалгаа гарсан байна. Тэгэхээр бид нэр тэрийгэл эргээ сэргээх гээл тэнд байсан л зүйлээ санаад байна л гэж би ард түмний тэгж бодоод дотор нь байгаа зүйл. Тэгэхээр энийг 49 хоногийн ардл бурхан бүтээх байна уу? Өөрөө төрөөд бүтээх байна уу? Эсвэл өөрийнхөө зохиосыг бүтээх нэг л зүйл. Бурханы мөн чанар нэг. 49 хоногийн 49 хоног гэж үзээд байгаа болохоос ямар ч хоног л үлзийтэй сайн, тийм ээ. Тэр талаас нь хамгийн гол нь 49 хоног бүтээсэн бурхан маш их хүч чадалтай байдаг гэж үздэг. Яг тэгэхээр тэр үед хүмүүс асар их шүжиг бишрэлтэй байдаг. Одоо аав ээжийнхэн байна уу, үр хүүхдийнхэн байна уу, ханижлынхан араас 49 хоног дотор хараал хэлдэг шүү дээ. Дандаа маань уу, дандаа зулуучдаг. Тэр хүмүүс цуглдгоо нэг жил юу 20 30 жил уулзаагүй хүмүүс цуглаж байгаа шүү дээ. Тэгээд тэр үед нь цуглаж байхад нь хийсэн бурхны тэр мэлминий тэр бурхны айдас чанарын хүч гайхамшигтай шүү дээ. Тэгээд тэндээс тэр 49 хоног дотор аавчтай би буруу хийжсэн ийм тийм гэсэн хүмүүс тангараг тавиад архинаас гарсан шүү дээ. Тэ? Архинаас гарсан бай. Тэр бурхан шүтээний шүтээд зөндөө олон том хүн болцсон. Би ч одоо 23 4 жил бурхан шүтэн бүтээж байна. Над шиг бас л өдөөнөөс ирсэн залуучууд ингээл гэр оролт амьдрал юм явж байсан. Одоо нөгөө хамгийн сайхан газар нь амьдэрсэн. Хамгийн гоё ажил нь хийц явж байна. Бурханы бүтээлгээд 20 хэдэн жил залсан. Хотод шүтснээ тусардан байх шүү дээ. Итгэл өмшил. Тэгэхээр энэ асуултууд асуух хэрэгтэй, сайн муугар ярих хэрэгтэй. Хэлэн далан тэгжээж ойлголцоод тэрнийхэн тус эрдмийг хараад зөндөө байна. Би одоо 3000 гаруй бурхан шүтэн бүтээсэн болохоор тэр хүмүүс эргийг надад гомдолдгүй. Тэгээ гомдолдог байсан мэл авчираад ингээд устгалд оруулъя гэж тавих. Тэгдэг юм. Юу болоод байна вэ? Та нэг тайлбар хийгээч. Тэгэхээр үгүй би одоо байж болоогүй. Тийм хүмүүсний яриад ойлголцоо. Тэгээд сүлд бас нэг бичвэр оруулсан. Тэр маань зөндөө явсан байлаа. Баярлалаа гэдэг чаа. Сайхан асуулт асуулаа баярлалаа.
Баярлалаа. Тэгэхээр түрүүн бас би Ариун жаргал урлаачийн яриан дээрээс нэг зүйл ойлгосон. Хамтдаа явах тусам өр хүүхдээ бид нар хамтдаа дагуулсан явдаг гэж. Тэгэхээр тэнд бас нөө аав ээж нь юу хийдэг, аав ээж нь яаж харьцаж байгаагаас үсээд өр хүүхдийн хүмүүжил тэнд харагдана гэдэг. Та өглөө орж ирсэнээс хойш та одоо санийгаа ханаа биш бид нар ч одоо ханаа хайраа гэж ячдаг шүү дээ. Тэгэхээр та дандаа таа гэдэг дууддаг юм л та. Тэгэхээр та гэдгийг чиг ухааныг та бас тайлбарлаа. Одоо 10 гаруй жилийн өмнө хүрдэг анх танилцж байхад манай хүн чинь угаасаа л бурхан урлаач хүн байсан шүү дээ. Тэгээд тэр бурхан орлож байгаа тэрэндээ би сэтгэлээ зориулаад хийж байгаа бүх зүйл нь надад үнэхээр хүндэлтэй сайхан санагдчихсан. Тэгээд мэдээж насаар бас надаас жоох авах учраас би таа гэжсэн л да. Тэгээд хэсэг хугацааны дараа хоёул ингээд ойр татна болоод ханилж амьдсны дараа ч гэсэн чи гэж болохгүй юм шиг надад санагдчихсан. Чи гэж додож үзээгүй. Яг гэвэл энэ хүнтэй ханиллаа гэдэг нь хөөрчлөгдөг шүү дээ, тий. Анх танилцсан яг тэр хүн хэвээрэл байгаа. Тэр утгаараа би тэгээд бас нөхрийгөө таа гэхэлэр хүүхдүүдийн хүмүүжүүлэлт бас их эерэг байдаг. Тэр утгаараа бас ер нь цаашлаад ингээд бодод байвал зөндөл юм байгаа л та. Миний дотор боддог. Маш гоё энерги авч чадчихээн. Тэгэхээр бас сар синий энэ бэлэг цай өдөр та хоёр манаас бидний одоо хүсэлтийг хүлээж аваад энэ сайхан яриа өрнүүлсэнд баярлалаа. Тэгэхээр энэ жилийн өнгө их сайхан гарч байна. Энэ сайхан хүмүүсээр бас ерөөлийн үг хэлүүлж бас энэ ярилцлагаа дуусгая. Та бас ард түмэнд амьдч сонсдглээ. Баярлалаа. Монголчууд таа гэдэг энэ одоо л таа гэхээр өгшин гэж бодоод байгаа шүү. Намайг Эрдэнэзүү үедэд 7 настай шавьл суудаг байхад 97 та үг намайг таа гэдэг шин. Тэгээ би гайхаанч мэдэхгүй л байсан. Тэгээ томрох тусмаа. Тэгээ нэгнийхэн дандаа таа гэдэг байсан. Энэ нөрөө хүндэл юм байл л дээ. Тэгээд нэгэн тэгээд намайг баг бах тэгээ хүндэлчихэр тухайн хүнийг бүр их хүндэлт юм бэл. Тэгээ нөгөөд тэгээ би бол бүх хүнийг л таа гэдэг юм л да. Тийм заримдаа яг буруу бодчих болоо гэж одоо чи гэж хэлдэг болохоос ш. Ер нь таа. Тэгээ тэр хүндлэл байвал хинч гадаа явчихсан төгжрээ явжлаа гэж бодоход машинтай хүн ирээд мөрчлөө ингээд нэг буруу хэлээд явснаас таа гэдэг ингүүл зөөлөр шүү дээ. Тэр их том юу ах шиг байгаа. За тэгээд Монголын ард түмэнд энэ сайхан жил уулзуулж өгсөн маш их баярлалаа. Тэгээд анх удаа бас антайгаа лам хүн антайгийн тэгээ бурхан бүтээдэг. Энэ бол бас сонин гайх бах. Лам дотор нөгөө юу гэж байгаа. Сахил самгаар гэж байдаг. Тэ ямар сахилтай одоо гэлэн гэцэл бол ихнэр авч болохгүй. Гинэ хүн бол болдгоо гэж ярьдаг тэ. Тэгээд дамаа бурхныш бол энэ эмгтэй хүнийг их хүндэтдэг юм. Тэгээд одоо бас зарим хүмүүс тэгэд эмгтэй хүн бурхан урлж байна гэхээр бас гайхаад байдаг. Энэ хүн яагаад одоо бурхан урлаад байгаа. Баг болт юм тэ. Тэгэхээр эмгтэй хүн биш гэж болохгүй шүү. Ногоон дөрхийг бид нэр яаж шүтдэг тийм их шигэн хайрладаг. Бурхны ерөөсөө мөн чанар бол таньдаг ч таньдаггүй ч хүний ихшгэл хайрлаж байгаа шүү. Тэгэхээр ингээд бурхан уралдаг тэгээж ажил энэ зүйлийг хийж явж байгаа бас ханаар маш бахархдаг тий. Тэгээд энэ сайхан нэвтрүүлгийг ингэж авч байгаад баяртай байна. Тэгээд Монголынхаа ард түмэнд ганцуд гал усны аюулгүй үчингүү ирүүл зовлонгүй амар амгалан тэгээд сансан сэтсэн сайн үс бүхэн одоо дэлгэрхий ирүүлэргье.